Хөдөлгөө ингээд FCC зарим эрэгтэй оюутнуудаас гэрчлэл авцгаая. За энэ семестр ямар байсан бэ? Юун дээр өссөн бэ? Бурхны талаар юу юм таньж мэдсэн бэ? За энэ семестр болохоор би бол итгэлээр угаасаа яг үргэлж нэг өсөлттэй байх нь бурхантай харилцаатай байх нь яг ямар чухал юм бэ? Тэгээд яг бурхны яг ингээд зааварчилгаагаар ингээд зөв явах нь зөвхтөр ингээд явах нь ямар үр жимстэй байдаг вэ гэдэг талаар яг гэрчлэлтэйгээр ярьж байна. Тэгээд энэ семестр болохоор залбирлын хэлбэр дээр бол хамаагүй өөрийгөө өссөн гэж бодож байна. Тэгээд бурхантай харилцаа ихтэй чимээгүй цаг болон Библи уншлаа. Тэгээд Магтаалын дуу зэрэгээр бурхантай нэг тогтмол харилцаж байна. За манай нэмхэ би тийж бодож байна. Харилцаа тал дээр л үсэн. Яг мэдээж хэрэг хүмүүстэй харилцаа байж чадахгүй гэсэн тодорхой хүрээлэл гэр бүлийн харилцаан дээр ч юм ингээд бурхан ингээд зэдвүүлээд ингээд тийм арга зам стратегийг зааж өгсөн. Тийж бодож байна. Тэгээд мэдээж хэрэг ээлжимэдээс сурсан сургаалуудаа ингээд амьдралтаа яг нэг өдөр бичлэг хийхээр нэг зам шиг ерөнхийдөө нэг юм Библиэд мэрэгэн ухаан баа гэдэгт нэг итгээд яг энийг л ингээд нэг хэцүү байсан гэсэн сафар байсан гэсэндээ ингээд нэг хэрэгжүүлээд тавтаад байвал нэг юм Библийн мэрэгэн ухаан гэж байгаа бурхан гэж байгаа гэдэг гэсэн нэг гэр бүлтэйгээ нэг юм надаас олж амартай ч нэг юм амар тайван биш байдалд орохгүй. Гэтэ тийм сайхан зүйлсүүдийг үр жимсүүдийг бас нэг амсаа байсан юм. За тэлмэг би болохоор энэ семестрийн өрөөч нөгөө campus engagement байгаа шүү дээ. Тэгэхээр их сургуулиуд дээр энд байхаас илүү их сургуулиуд дээр илүү их ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгээ ангийнхандаа шууд ингээл бүгдийг цуглуулж байгаа сайн мэдээ ярьж чадахгүй гэсэн дээ өөрийнхөө байгаа байдлаараа арай нөгөө өмнөх семестрээсээ илүү агцтай нөлөөлсөн гэж бодож байгаа. Тэгээ ингээд ангийнхандаа зориулж юм уу явуулаад тэгээ ингээд арай өөрөөр бас ангийнхантайгаа харилцаа тэгээ нөгөө хэд ч гэсэндээ арай өөрөөр хандж байгаа. Тэгээд сургаалуудаас бас зөндөө юм ойлгосон. Тэгээд бас зөндөө нөлөөсөн зүйлсүүд байгаа. Тэгээ ерөөлтэй амьдралууд уулан дээрх сургаалууд явсан. Тэгээд тэднийг илүү гүнзгий ойлгоод илүү их ойлгож үдээж авсан. Тэгээд ерөөлтэй амьдралын алтан дүрм олон зүйлсээ тэгээ гол нь бурхны үгтэй хамт гоё семестр байлаа. Тэгээд бурхны үгийг хуваалцсан хүмүүстэй бүгдэнд баярлаа. Ой бариста IFCC бариста. Би болохоор энэ семестр зүгээр өмнө бурхан итгэж заас яг тийм бурхан аав гэж яг одоо ихээ залбирдаг юм аа тийм бас яг тэгэж хүлээж авч чадахгүйсэн. Тэгээ энэ семестр болохоор яг зорилго маань болохоор Магтаал залбирлыг ингээд өсөх тэгээ бас бурханы дуулыг сонсоход яг өөрөө сонсож сурыг гэдэг. Тэгээ зорилго тавиад тэгээд бас кемпээр дамжуулаад бурхны дуулыг сонсох тийм сонссон. Тэгээ бас яаж сонсгоо ер нь ойлгосон. Тэгээд бас кемпээр дамжуулаад бурхныг яг аав гэж хүлээж авсан юм. Тэгээд гоё ясаа надад амар тац. Амар олон зүйлүүд дээр юм жоох ойлгоод яваад байгаа юм шиг. Шинээр ойлгоод. Тэгээд өмнө нэг яг ойлгохгүйсэн болоо гэж бодож байгаа. Инх юм байстэй гэж юм баг. Тэг бас нөгөө хичээл үзээд болохоор энэ итгэж амьдрал. Тэгэл энэ семестр бас нэлээд юм зэрэг үйлчлсэн болохоор тэрүүгээрээ дамжуулаад бурхны бас тэр нэгүүлсэнгүү талын арай илүү мэдэрсэн. Тэг гоё семестр байлаа. За гэрчлээ уулзсан бүгд баярлаа.